Бурхан Тэнгэр минь энэ өдрийг өгсөн танд маш их баярлалаа. Сайн байцгаана уу? Корексовгийн тайлбарлагч Зайны та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр эдлийг ямар контентоор уулзах гэж байна вэ гэхээр Корексов дээр маань Core News гэх шинэ контентоор уулзах гэж байгаадаа туйлын их таатай байна. За энэхүү контент бол Counter Strike-ийн сонин хачин бүгдийг нь базаж за одоо юу гэнэ одоо цагийн хүрдтэй адилхан одоо контрийн хүрд гэдэг гэж одоо хэлгээд бол одоо буруутахгүй дээ guys. За тэгээ өнөөдрийнхөө контенттай хамт байгаарай. Өнөөдрийн мэдээ бол за Монголцтой холбогдож байна. За Монголз маань VRS оноогоор 13-т оноод унаад ороод ирлээ. За сая хамгийн сүүлд 9Z MIBR-ыг багигаснаар 12-т орчихсон. За энэ яг ямар аюултай вэ гэхээр тэмцээнүүдийнхээ шууд инвайтуудыг Монголд маань авч чадхаа ийхүү болж байна. За энэ дээр нь нэмэгдээд Монголцод маань шин трансфер орж ирэх мэдээлэл хурж ирлээ. За Cobra Zero болон Inzinio бенчлүүлсэн байна. За Cobra Zero яах вэ? Inzinio яг бенчлж вэ? Би яг ингэж бодсон л да. Тун сонирхолтой. За нуршаад яхав Inzinio маань BC game дэх оруулж байгаа юм байна. Залуучуудаа BC game. За ямартай чи юм яриа бүр Counter Strike сонирхогчдын дунд бол үнэхээр дэгдээд эхэллээ. Зарийн Cobra Zero-гийн хувьд бол Хаанс багтаа ирэх нэгтгэхэр ерөнхий тим төлөвлөгөөтэй гэдэг яриа бас дэгдээд амжлаа. За энэ бол албан ёсны мэдээлэл биш. Энэ бол цуу яриа, тамхины өрөөний яриа. Тамхины өрөөнд яригдсан юм бах та. За ямартай тамхины өрөөний яриа. За тэгээд BC game маань Magic, Simple, Electronic, Sinzu, Inzinio гэсэн 5 тоглогчтойгоор за 2026 оны сүүлийн улирал за Major-т оролцож чадахгүй юу? За ямартайч жижиг C болон B tier тэмцээнүүдэд оролцоод эхлэх нь бол ойлгомжтой. Бэлтгэлтэй тун утгагүй орох бах. Инженеер бол өнөөдөр өөрөө Монголд стрим хийж байсан. За ямартайч өнөөдрийн эхний гайхшруулсан мэдээ бол ийм мэдээ байна. За үргэлжлүүлээд бидэнд нэг асуулт гарч ирнэ. Миний бодож байгааг та бодож байна уу? Бодож байх чинь аргагүй. За Монголд ямар хоёр тоглогч орж ирэх вэ? Тарал хангалттай бидэнд мэдээлэл ирж амжаагүй байна гэж лав хэлэхгүй. Монголд маань нэг оролцож тоглох тоглогч нь л одоо хүн болгон дотроо бодож явах нь бол аргагүй. За тэр бол мэдээж TikTok юм а залуучуудаа. TikTok за CW багийн anchor яг Inzinio-гийн байршил дээр тоглогч TikTok байх нь зарим нөгөө тоглогч нь бол Монгол Академийн тоглогч Dark Master. За энэхүү шинэ хоёр тоглогчтой манай монголцийнхан тэмцээнүүдэд хэрхэн оролцох уу? Тун сонирхолтой. За TikTok-ийн хувьд бол анх өмнө жил Homecoming event дээр өөрийнхөө дебют тоглолтоо Монголын ах нарынхаа өөдөөс хийж байсан Монгол Академийн тоглогч. За тэндээсээ үргэлжлүүлээд CW-д хүчин зүтгэж байгаа те Чингисийн дайчин байжгаад за энэхүү монголцын үндсээр остогт орж ирж байна. За Dark Master-ийн хувьд бол хангалттай мэдээлэл алга ямартайч нэг хэсэг Азийн чагтнаг фейсэд ойлоотой явсан тоглогч. За ямартайч ийм мэдээлэл одоо бидэнд байна. Ерөнхий ийм шуум Counter Strike-ийн хүүхэд залуучууд донд бүүн болоод тархсан байна. За Facebook дээр хүртэл нэг баачка пост хийхэд одоо захын хүн тоохгүй. За тэгээд одоо ямартайч өнөөдрийнхөө бүүн байсан мэдээлэлэр бүгдээрээ эхний хоёр зочиртой мэдээ бол ийм байлаа. Одоо цоч. За тэгээд үргэлжлүүлээд дэлхийн нийтийн трансферийн талаар хамтдаа ярьцгаая. За хамгийн сүүлд бол 100 TVst Gizmi гэх тоглогч орсон байна. Зарим Gizmi-гийн 4 анд болох Monte-дэс нь 4 тоглогч дөрүүлээ Luminosity гэх организашн буюу 2016 онд Major авч ирсэн Org. За тухайн үеийн Luminosity-г бол одоо ярьшгүй guys. Ярьшгүй. Oh my god. Fallen Ahmed-ийн тоглож байлаа шүү дээ guys. За Monte-ийн өөртөө мэдгдэл хийчихсэн байсан. Тэд Lax-ыг аль түрүү авчихсан байсан. За тийм учраас Gizmi бидэнтэй үргэлжлүүлж чадхааргүй болсон гэдэг мэдээллийг хийгээд уучлалт хүсэж байна гэдэг мэдгдэл хийсэн байсан. Дараагийн ярих трансфер бол за Aurora-гийн талаар Монголын rival за ямартайч хоёр тоглогчоос олсон байна. За мэдээж нэг нь Major болон Soulfly 2 багасаа гарч за Jimpet Aurora тоглохоор олсон байна.
За ямар ч тач энэ баг юу болох вэ? За Major өөртөө X дээр мэдээлэл хийхдээ бол за би ингээд надад 2 зам байна. Сайн А байх, Counter Strike-ийн сайн IGL байх гэдэг 2 сонголтоос би сайн А байхыг нь сонгосон ингээд. За ерөнхий тиймэрхүү дутагтай мэдээлэл хийчихсэн байсан. За Soulfly-д бол хангалттай мэдээлэл бидэнд бол алга. Ямар ч тач Aurora-гийн хувьд бол Gpad-ыг өөрсөндөө нэгтгэж 5 дахь тоглогч юм байх уу? За мэдээж IGL байх нь ойлгомжтой. Kexen гэх цууяраа явж байгаач хэн мэдлээ. За ямар ч тач бүгдээрээ Aurora-г болон за бусад багуудыг харж ил бай. За дараагийн мэдээлэл бол Хятадд болж байгаа тэмцээний талаар мэдээлэл. За XSC Pro League тэмцээн байна. За энэ бол Хятадын Гуанжууд болж байгаа тэмцээн. Нийтдээ 16 баг оролцож байгаа. За үнэхээр л 32 баг оролцож байгаа юм шиг зохиогдож байгаа тэмцээн guys. 16хан баг ирнэ. Өдөр 4 хүн тоглолт ирнэ. 8 тоглолт үдчихэж байгаа юм шиг л. За энэ тоглолтын тайлбарыг бол манай сувг бол одоо стример Myoгийн сувг Kick сувг дээр шууд дамжуулалт хүргэж байгаа. Ойролцоогоор 6 цаг дуусчих тоглолт те. 12 цаг what the fuck. Тэр тэмцээн дээр нэмэлт дэлбэрэлт болсон. Тоглолтын дүнээр дэлбэрэлт болоод 3-1-ээр Синерс хожиж исэн тоглолт. Бүхэл бүтэн 1 цаг 20 минут паузлагдсан байна. За дээр нэмээд Magnogez-ийн компьютер дээр вирус байгаад Steam аккаунтыг нь хүртэл скамдах гэж оролцсон тим зүйл болсон байна. Бүр скамдуулаад аккаунтыг нь буцааж авсан гэдэг одоо тим мэдээлэл бидэнд ирсэн. За сая сүүлд бол XSC group stage гэх тоглолтуудыг дуусгасныхаа дараа мэдээлэл хийсэн байсан. Цэвэр бидний буруу сайжрах болно. За XSC гэдэг нь бол хамгийн анхны удаага яг A tier төвшний за S tier төвшний гэж хэлгээд арай буруудах байх. Ямар ч тач A tier төвшний тэмцээн зохиож байгаа сая долларын шагналын зантай тэмцээн чамлахааргүй их мөнгө. За ямар ч тач тэмцээн маань 7 сарын 9-ноос плей-офф тоглолтуудаар ямар ч тач зохиогдох болно. За бурхан минь гуй битгий техникийн саатлах гаргаасай. Баярлалаа.